Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороон дээр ирээд Мандургаан уран бүтээлийн нэлт алдаршуулах. Юу лээ? Юу хийж байгаа вэ? Отгонбайр дарга та нэг хэлээд хаш. Энэ Мандургаа одоо төвөгч, зохиолч, зураач, соёлын гай зэтгэлтэн ийм алдартай хүн. Тэгээ манай Ахмадын зөвлөлөөс одоо алдартнуудаа алдаршуулъя гэж 14 хоногийн ажил зохиогоод Мандургаагаар эхэлж байна. Мандургаа маань одоо уран бүтээлийн үзэсгэлэнгийн үндсэндээ энэ орооныхаа алдаршуулах болон баярлуулсан. Бид тэгээ хэд удаагийн уулзалт хийгээд бас төмөн олондоо танилцуулаад Мандургаа уран бүтээлийг бас олжруулж Мандургаа дээр бас ном бүтээхт нь санд болгосон хатай ийм ажлууд өрнөглээд ингээд одоо ажил маань үргэлжлээ явж байна. За сайн байна уу Мандургаа? Сайхан үлдэж байна уу та? Тавлаг сайн. Үлжээ тавлаг. Уран бүтээл ариун сайхан байна уу? Ариун. За одоо та ер нь юун дээр ажиллаж байна одоо? За одоо нэг жижиг дууч дээр л сууж байна. Гараас гарах гэж найдаа. Мандургааг би таныг анх нөгөө саран зэвийг чинь уншаад за нэг ийм ер нь байж болдго юм байна гэж бодож ирсэн юм а. Та тэр ном таныг бас нэлээд олон нийт танилцсан байхаа тийм ээ? Тэгээ саран зэв яг 21 өргөөр дамжуулаад саран зэв маань олон дүнд сайхан хүрсэн. Ер нь хүргэж шиж бод залуучуудынхаа сэтгэлсээ нийцүүлэх гэж. Залуучуудын маань сэтгэн бодох, өөрсдөө урлан бүтээх нэмэр болоосаа гэж бодож тэр нэг жижигхэн дүүжиг үйдсэн. Олон сайхан хүмүүс хүрсэнд их баярлж явдаг. Ер нь дэсүүлдэ өөрийгөө тоохом ихтэй. Тэгээд тэрнийхээ залгамжиж ер нь монголчуудын түүхээ бүтээж явсан, дэлхийд дахин түүхээ бүтээж өгсөн тэр акшн ормуудыг залуучуудад дахин сануулах гэж тэрнийхээ үргэлжлэлийг бичиж сууж байгаа. За одоо сууж байгаа тууч нь. Энэ тууч маань хэдэн одоо үе гэдэг юм хэдэн цуврал туужаас бүтгий. Ерөнхийдөө одоогоор ми 5 том ялсан. За. Эхлэн төгшөөд аял тэгээ саран зэв одоо тэнхлэг дараа нь үнгийн шагшаа гэд нэг төгсгөл нь хишиг өдөр гэд хар уран мотын бүтээн байгуулалт дуусах. За. Бас үе шатн жигшин нөхцөл хар хоёроо тийм байна. Одоо ч нэг хар өрнө дахиж сэргээх гээд байгаа шүү дээ. Сэргээх гээд байгаа. Тэгэхдээ би 90 онд хишиг өдрийг мэдчихээд хар өрнөд байгаа гэж 12 төлсөн ишлэн тэр бэлтгэсэн байгаа л да. Би тантай уулзсных 21 хөргийн тухай та бас нэлээд олон удаа ярьсан харагдчихлаа уншсан. Гэхдээ 21 хөргийн чинь гарахаас өмнө бид нар бол тэр хаадууд ямар дүр төрхтэй байдгийг ерөөсөө огт төсөөлдөг байсан. Та нэг дүртэй болгож өгсөн дөө. Та тэрийг ер нь хаанаас суулсан юм? Ер нь 21 хөргийн ном маань бол би одоо бараг л боддیں۔ Дунд сургууль байхдаа, амрын сургууль байхдаа бодож исэн болов. Кино үзэл биш нэ хүүхдүүд бид нар үеийнхэн Суворов Кутузов гэдэг Оросын түүхэн намагт Оросын институтыг магтсан кино үздэг. Тэгжүүл чинь дундад дардуулсан тагаа бид чинь сайн харилцаатай болоод дундын кино орж ирсэн чинь гурван сүүлгэр сүмүрсүүтэн уурлын бичгийн баатарууд сүм үхэн гэдэг. Тэгээд нөгөө тасаламын сүм үхэн ч юм уу. Ингээд хойдор төрсөн түүхэн хүмүүс ингээд амилаад байдаг тайз дэлгэсэнд. Гэтэл Монголын баатарууд яагаад болдгоо гэж хүүхдүүд дээр ярьдаг байсан. Зэвсгүүдээ жилмээ хавлаа гэдэг их олон нуус товчны баатарууд эдгээрс дутхгүй штэ гэж. Энэ санаагаар анх 89 онд 86 онд Монголынхаа түүхэнд алдарсан үйл хэрэг бүтээсэн хүмүүсийг дүрслэх гэж энэ ажлыг эхлээд 89 он 88 онд Улаан цанаар гараад дараа нь 90 онд ном болж хэвлэгдсэн. Энэ номны дараахан 92 онд ерөнхий администрацийн надад би юунаар захиалга өгсөн. Тэр би захиалга өгсөн манай одоо академичлсан эдийн засгийн эрдэмтэн манай Нямзаг гэдэг байна. Намайг уцаар дуудсан газар ордон тэгээд Мөсөргөн захиалга өгсөн. Тэр захиалга нь юу байсан бэхээр одоо бид нар чинь ингээд төг соёлоо иргэн арга дурсах хэрэгтэй боллоо. Монголын хаадыг одоо бид өгөөд хуулаа Чингис гэсэн 3 хүнээс өөр юм алга. Ядаж алтан ургийн эдэн ханаа амлиулах хэрэгтэй байна. Бол 21 өргөд зорсон учраас
туршлага байгаа. Тэгэхээр та энэ ажлыг хийнэ үү гэж ерөнхий сайднууд захиалга өгсөн. Ингээд би ажил руу орсон да. 92-3 жилийн дотор бүтээсэн гэдэг. Надад зөвлөхөд хангалттай байсан. Духовын доктор тухайд ахтэмж болоогоо манай далаа багш маань. Тэгээд археологч Навангуй. Монголын угсаат зүүнний алдарт эрдэмтэн Нямбууга гэдэг энэ 3 хүний зөвлөгөө. Дээр нь манай Юншив Дэмдийн Сарангой шиг манай маш их сайхан уран сайхны сэтгэлгээтэй эрдэмтэн хүн байсан. Энэ хамтуудын зөвлөгөөнд ор сууж байгаад би чинь Монголын хаадын хөргийг бүтээсэн дээ. Тэгээд дүрслэх одоо санаа авах юм ер нь байхгүйсэн шүү дээ. Тэр нөгөө би анатомийн бүтцийг харах дээр бас жоохон өөр дүрүүд харагдаад байдаг. Тэгээд энэ бүтцийг энэ өөр дүрийг ер нь санаанаасаа зохиоцсон юм уу? Ямар нэгэн одоо үндэслэлээр гаргаж ирсэн юм уу? Санаанаасаа зохионо гэдэг юм аа. Өөрөө хийсвэр бүх юм хийсвэрээс эхэлдэг. Атом мөчсөн тэгнэ хийсвэрээс эхэлсэн. Тэгээд дан бодтой болсон. Яг тэр хийсвэр санаа чинь тэрийг бүтээж байгаа зураач юм уу, баримлчин тэр үний өөрийнх нь туршлага, өөрийнх нь мэдлэг тэр мэдлэгний хөр өрдөн үнэлсэн зураг хөрөг. Янз бүрийн бодтой хүмүүс. Хонда бид нар чинь Чингис хааны удам одоо хамгийн сүүлчийн 11 он 30 онд устгасан найсар гисэн Чингис хааны хойш 30 эдгүй 20 эдгүй гэдэг явдаг. Тэгвэл бид намгаа ойрхон байсан үгэд одоо намны сүрэн ханд орж гээд байна шүү дээ. Энэ хүмүүсийн Батар зураг байдаг. Энэ Батар зургийг хөөш эртний он улс үйлдвэрлэсэн хөрөг зургуудтай харьцуулаад эндээс яг тэ өөрийнхөө хэмжээнд би бол хүний бүтэц зүгээр олбалаад хүний дотоод хий шарваад гэн төрсөн жилгээд бидэнд бол аваад үлгүүд хийх юм бол байгаа. Энэ бүхэн дэр мэтэл өөрийн дотор ялангуяа үзэж байсан түүхэн зургууд. Энд дэр би бол нэг үйл гэдэг шумулсан хөдөө болны бичиг эртний хан улсын түүхийг үлсэн 3 улсын үлгэрээд энийг бол хятадын зурагч номнууд маш их олон байдаг. 59-60 оны үед бол ялангуяа 64-5 хүртэл бол Монгол чөлөөтэй байсан. Энэ зургуудыг үзэж байхад бол манай түүхэн хөрөг зураг гэдэг бол юунаас сүйч гарсан юм биш байна. Хятад улсын түүхэн дээр хаадаа хөргөлөв, хаадаттай хөргөлөв гэсэн мөр хэлбэг тохиолддог. Тэгэхээр хаадын хөргөлний зүгээр чулуун дээр өсөг хийдэгчгүй бас хаадын хөргөлдөг байсан юм. Тэгэхээр дараа үеийн бид нар бол хийхэд болохгүй малга. Тиймэрхүү зоригчлээгээд эрдэмтдийнхээ сургаал дээр үндэслэл энэ хөргүүдийг бүтээсэн олон түмнээс нийцсэн ямар ч засвар ороогүй. Энэ бол олон түмний санаудын илэрхийл болжээ гэж ойлгож явдаг. Энэ анхны бүтээсэн хөргүүд 95 нахад цээж хөрг байсан. Дараа нь 2012 онд мөн ерөнхий шийдвэрт орж тэр үеийн эдийн засгийн сайд төгслийн сайд байсан Нэмжин Батөр нарын захиалгаар хаадын хөргийг бүтэн биеийн хөрг болгож шинжилсэн. Үндсэн дүр нь хүрээгүй. Ингээд хаадын хөргийг бүтээсэн түүх маань эндээ. Төмөө олон хүлээж авсныг бодоход тэр Тэнгэрийн санаа байсан баха. Сайхан өр сэтгэлд нь тэнсээд ард түмэн их тааламжтай хүлээж авлаа шүү дээ. Тэгэж. Хүмүүс энэ өөрсдөө таалагдсан юм хүлээгээд авдаг. Таалагдахгүй ба шууд эсэргүүцдэг. Тэгэхээр ямар ч эсэргүүцэл гараагүй удаад үнэхээр таны хэлдэг Тэнгэрийн санаанд нийцсэн болоо. Та нэг одоо морин жил гарах гэж байна. Морин жилийн тухай Монголын түүхэнд морин жилүүдийн нэг тийм онцлог шинж юу байна? Одоо бид нар чинь нэг энэ жил нэг өөрчлөгдөж магадгүй. Морин жилдээ монголчууд нэг тийм сэргэж мандаж магадгүй. Тэрний эхлэл болж магадгүй ордоо төлөгээд байна шүү дээ. Энэ тухай таныг үг сонсомоор байна. Ер нь миний нэг бодол байдгийг. Аливаа жил гарахад хүмүүс түүнийг уран зоригоор өгөх ёстой. Өөрийнхөө ажимдэл, уран бүтээл
бүх юм нэг шатаар нэмэгдэн дээш нь дэвшин гэж бодож байгаа хэрэгтэй байдаг. Энэ бол хүн бүхний хувийн бодол санаас шалтгаална. Нэг хүний бодлоо шалтгаалдаг үйлсэж байдаг юм билээ. Тэр зам болноороо өөдлөн дэвшин гэж бодох хэрэгтэй. Би нарийн түүхийг мэдэхгүй байна. Гэхдээ жил болгон бүх 12 жил бол дэвшилтэй байдаг. Тэндээс онцгой яг морин жилээ үзэхэд Чингис хааны маань төрсөн жил шүү дээ гэд бодчиход болох ба. Дэвшнэ. Одоо эцэст нь таны тухай нэг асуумаар. Өнөөдөр чинь таны хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж байгаа өдөр. Та ер нь гарал үүсэл удам ухсаа ер нь хаанаас гарал үүсэлтэй юм бэ та? Аваарвич Овдамгийн мянгат сумын өндөр өхөө уулын хүн байгаа. Авдамд мянгас зорон дууны туулж өндөр өхөө дууны аршид ламын зүсэн гэдэг төрсөн байдаг. Ээж маань болохоор аваас нэг дүү 16 луу жилтэй Чичмал дарахтай чирцүү тэр хүмүүс баян грангийн богцсон ариад. Тэгээд их хог тэр хүмүүс тэгээд багуудад хайлуул найвцад төрсөн мэдгүй юмсан битүүтэй ам гэдэг газар төрсөн гэж яхад би багтаа сонсч байсан. Ингээ энэ хоёр хүмүүс маань ажуулдрын хэмнээд гэдэг Монголын их ажуулдрын үүсэл газар дээр хоёулаа ажимдаг ихээр явж байгаа нийлээд тэндээс мэндэргүй сэдвийн олын хүн нэгдүгээр төрхөд төрсөн байна. Миний утмуксан хаад манамаг 13 дөрөвтэй байгаад Дунгалын өвөнд нэг өдөр ярьж өгсөн. Энэ юугаар мянгатууд маань 33 октоо 44 октоо гэдэг юм байна. Тэгээд дэрэн дотроос бид бол мянгатын чанка өвгөний онхтын чанка өвгөний уран өнгөс удамтай. Тийм ч онход октоо гэж. Анхч ижлүүлсэн тэр үед бол одоо гэгшээ ургаа өгч бүртгэдэг байсан. Бүгд ард талхал гэдэг байсан цагт бид тэрийг л санаандаа тогтоолоо. Тэгж явсан. Бас нэг онцгой юугаар манай маань баяндаан цэрэмжим гэж уг нэрээр явдаг. Баяндаан гэдэг манай өргөж явсан төрсөн аавынх нь ах нь байсан юм билээ. Цэрэмжим гэдэг нь өөрийнх нь нэр цэрэгт явахдаа бол тангадан дээр явцсан. Тангад гэж уг нь хочин байсан юм. Манай өргөж явсан баяндаан гэдэг нь онхтойгоо гацаан байжээ. Гацаан гэдэг нь новгийн тэргүүн асуудаг. Тэгээд ирэмбэр бол тэр мөржсэн зарчмаар гацаан бол сонгогддог байсан юм лээ. Уламжилтгүй тайз. Яг тухайд сонгуулиар баян налаа гэж байж байгаа. Тэгээд чухам аав зэрэг явсараа аюу уусыг юм бол ямар ч аав гэж аав зэрэгт уцнараа зэрэгт 59 онд ч хүртэл нутагт онготой үйлдвэрлэж гончигж үг гэж юм байсан. Тэр гончигж үүний гэдэг үнээс хойш манай анхдууд гацаан бол явж байгаа. Сая дөрөвнөр ковид өмнөх намайг гацаан нь сонгосон талгүй. За. Гэхдээ би бол хүлээн зөвшөөрөөгүй. Ягаад бол өөрөө залхуу ажил ихтэй. Олон нийтийн зохион байгуулах ажил их эв муутай учраас энэ аль хүндэд гэсэн гэвч одоохондоо байж бай. Дараа нийтийн сонгуульд явуулна гэж ковид гараад ингээд асуудал өнгөрсөн. Одоо Улаанбаатар тэгэхэд яг мянгатын онхтууд нэг 10-аад 13 байлаа. Мянгатын онхт шүү дээ. Гэтэл хөвсгөл дорн тэгээд Монголын олон аймагуд онхт байдаг гэж Бадмаатан бичигдэрс үүсчихсэн. Онхт бол их том уг язгуурны бол хүннүгэн хояна октоор бүгдээр явсан юм лээ. Тэрийг дараа ярив. Дараа ярив. Тэгээ мянгадууд ч одоо бас нэг домог дээр хөвсгөлөөс нүүсэн хотгойдуудын удам. За мянган цэрэг болох гээд нэг мянгад зангад гээд бас нэг юм домог яригддаг. Да энэ домогоор та нэг яриад яагаад мянгад гэдэг нэрийг авчуу? Яагаад ховд нутагт сууршчуу гэдэг талаар тавчгаан тантай энэ уулзсных энэ тухай асуухгүй бол мянгадууд гамдах байхтай гацаанаас асуухгүй. Одоо бол мянгатын дүүгээс судалсан маш олон хүмүүс байна. Бүхэн сандгоогоос эхлүүлээд одоо бол хонд тавь нэрийн хэлж одоо хонд жадхан манай дашгаа гэл лам маш олон хүн бий. Манай аав надад хэлсэн дамгаар бол мянгадууд хотгойдын захирагдаад хотгойдын дөрцөдөн мөнгө арьяа албат байсан юм байна. Тэгээд жаахан албан ширүүлсэн үү яасан мянгадууд өөрсдөө отгороо нийлээд 94 мөнгө захиргаанаас гарыг бид угаасаа
би даасан Чингэнжин отог байсан тэр хэлбэрээр байна гэж. Тэгээд заргалж жоод отог салгаж нөхөр болоод баруун зүг нүүсэн гэдэг юм байна лээ. Сумгэлэн салтай залган гэдэг хоёр хүн долгож явсан гэж ааман ярьдаг. Тэгээд нүүсээр яваад зарим дамганд бол алтай нуруугаар тойрсон гэж байд. Зарим дамганд шулуухан яваад өндөрхөн шилдэлцсэн гэж байд. Өндөрхөд ямар ч хамтгалын нэг тохиолдсон байна. Тэгээд тэр нүд бол уг нь өвөлтийн тохиол гэдэг нэртэй байсан гэж. Би бол аавынхаа ярьсыг сурулж ярьж байна. Өөр янз бүрийн их сурулж байдаг юм байл. Тэгээд тэнд дутагдлаад сонирм гэлэн шинжээд энэ өндөрхөө бол тураг шүүн үүр хэлбэртэй бас хагараагүй өндөг шиг сонин сайхан уул байна. Бид нар дутагдлаад дэлгэрэх магадлал ерөөстэй газар гэж сонгож буусан. Энд нутгалжээ. Ингээд энэ нүдлийг 1760-аад өмнө гэж тооцсон юм байлээ. Ингээд нутгалж байгаад ерөнхийдөө бас хошууны ирэх авах хэрэгтэй байдаг. Ирэх мэдлэн жаахан магадад засаг зэрэг хаан захиртан мэддэхгүйс учраас хошууны ирэх авахар тохиолд ласта амун биш ховдын сайдд хүсэл гаргасан юм байлээ. Гэтэл ховдын сайдд бас зөвшөөрөхгүй санаатай. Тэгээд шалтгаан болгоод 1000 зэрэг жагсаа. Тэгвэл анаа хошууны ирэх үгүй гэсэн юм. Тэгээд 1000 зэрэг жагсаалч арай 1000 хүрсэн үг. Тэгэхээр нөхөр дараагүй бүсгүүчүүд хэд удаа зөвлөж жагсаагаад 1000 өргөд давуулаад хошууны ирэх авсан гэж манай аавын ярьдаг домог байдаг. Энэ бараг 1000 ярьдаг домог юм шиг байлаа. Сонсч ирсэн байна. Тэгэд одоо 1000 хүүхнүүд чинь бас нэг хит тодгомотго зүүдэг соёл нь одоо хүртэл байна уу юу? Би нэг 50-60-аад явж байхад хит тодготойгоо байсан шүү. Одоо зөв юу болж юм мэдгүй. Энэ нэг зан шиг хэвээр байгаа. За баярлалаа. Би танаас нэг хүсэлт байна. Та түүхийн чиглэлээр бас нэлээд их сурвалжууд судалсан одоо манай хөх өвгдийн одоо өнөөдөр байгаа хөх өвгдийн нэг бид нар чинь түүхэндээ 2200 хэдэн жил хөнгөрөн гэдэг. Тэрнээс өмнөх түүхийг та надтай нэг хэдэн цуврал подкаст яриа болгож өгөх боломж байна уу? Энэ бол маш боломжтой. Яг л би чинь 1999 онд өмнөх үеийн түүх, зүүнгийн нэрийн түүхээр Эрдмэйс хүчээд бас ч гэж магистр зэрэг хамгаалсан. За. Дорн дахны 100 даас судлал хөрөлн дээр. Миний магистрийн өдөрлөгч нь ажил доктор Хайсан байгаа байсан. Шүүмжлэгчээр доктор профессор Реха Цэндимбаатар гэдэг хүн байсан. Миний тэр магистрийн хамгаалах комиссионер гараа манай алдарт олон нийтийн зүтгэлтэн дангаасрангуй ажиллаж байсан. Миний магистрийн диплом дээр академик ерөнхийлөгчийн чадвар хамгаалах үсэг байгаа. Их л хүндтэй сонин дипломтой. Энэ өнөөгөө нэг түүхийн дараа өөртөө ч хөөж өргөл бол их талхалтай хүлээж авна. Хоёулаа сайхан системтэй зохион байгуулалттай олон дүмэнд мэдээлэл хүргэх баг. За тэгээ. Одоо энэ л одоо бидний морин жилдээ барих том бэлэг болох байх гэж бодож байна. Одоо хэдүүлээд түүхээ нэг жоохон урагшлуулмаар байна. Тийм байна. Урагшлуулах их учиртай ухаантай. Тий. Хөөрлөөр биш. Тэ баримтаар. Туршлагатай хамшруулах хэрэгтэй шүү гэдэг дүнмэртэй сануулъя. За тэгээ баярлалаа. За Атхан баяр дарга Төдөө анчиг хаяр маань одоо энэ сайхан алдрын тэмдэглэж байгаа энэ гавьяатын хавтгай та хоёр маань сэтгэлдээ хэлээд тэгээд өнөөдрийн яриаг өндөрлөнө. Энэ их сайхан ажил байна. Ер нь хороо болгон гэж одоо алдар гавьяатай хүмүүсийн ахмадуудынхаа үгийг сонсдог ийм сайхан уламжлал тогтчвол их сайхан байна л да. За энэ хугацаанд бид нар бас Майндруугаа хэд удаа энэ иргэдтэй уулзалт хийлээ. 37 дугаар сургуулийн 10 дугаар ангийн 4 бүлгийн нэг 100 гад хүүхэд байх шиг байсан. Хүүхдүүдтэй бас Майндруугаа та уулзалт хийж тэр хүүхдүүд их сонин содон асуултууд Майндруугаа тавьж байсан. Энэ одоо түүхийн чиглэлээр мэрэгчлээ сонгож байгаа хүүхэд байсан. Тэгээ тэр хүүхдийг бол манай Майндруугаа одоо маш татна хүлээж авсан, өөрийнхөө одоо бас ном бүтээлүүдээс турсгасан. За энэ уулзалт хийхэд 34 дугаар сургуулийн захирал Тонголог гэдэг эмэгтэй одоо маш их
санаачлаг гаргаж бидний ажлыг дэмжиж ийм болсоо. Тэгээ одоо Мандрагва маань яг өнөөдөр Улаанбаяр баярлж Мандрагватай бас уулзаж биднээс өмнө бас сайхан түүхийн талаар нэлээд ярь сууцгаалаа. Ингээд энэ ажлыг тэмдэглэж зохион байгуулахад манай зөвлөлийн тэргүүлэгч одоо Төдөөч маань маш их үүрэг гүйцэтгэсэн ийм хэмжээнд явж байна. Тэгээд Төдөөч маань одоо саналаа. За тийм. За. Энэ 14 хоногт манай дөрвөн баярын манлайлагч гэж үзэж байгаа шүү дээ. Бид одоо өөрсдөө манлайлж яваа энэ хүмүүсийн хамгийн ихэнх юм Мандрагваг сонгож ингэж 14 хоног өнгөрүүлээ. Энэ хугацаанд би Мандрагватай өөртөө танилцж, ярилцаж, хөлцгөөс гадна бүтээлүүдийн шүүрдэж сонирхож уншлаа. Энэ дотор одоо бас сэтгэл хөдлөсөн маш олон зүйл байна. За нэгдүгürt нь бол их түүхэн 32 таслага гэж энэ бүтээл нь саяхан тэр 21 хүрээ өвшил болоод гарсан юм төрөйтэй. За энэ ном бол үнэхээр яач холбогдолтой зүйл юм байна гэж үзлээ. Ягаад ингэж үзсэн юм гэхдээ зэрэг Монголын түүхэнд одоо бидний мэдж байгаа нь үгүй. Уншид сонсох дуулаагүй тэр цагаан зайнуудыг Мандрагва гэж дэлгэрүүлэн гаргаж ирсэн хүмүүст хүртэл болгосон энэгээр гаяатай гэж үзэж байгаа. Тийм учраас энэ их түүхэн 32 заслаг гэдэг номыг ингээд өөрт нь хэд байна уу гэдэг үзсэн шин 6 шиг. Тийм учраас даруй энэ номыг хэвлүүлэх шаардлагатай. Хэвлүүлсний дараа хүмүүс бол энэ маш их өгөн дэлгэрээс бодлого авч ингэж ядаж байгаа. Нөмгөн эргээд бас төөрүүдийн бэлтгэл байна. Энэ маш их сонирхолтой. Нөмгөн эрд уншиж яхад 30-аад миний мэдхийлэл одоо тэмдэглэснээр бол 30 гаруй тийм шинэ үг байна. Ерөөсөө миний надад шинэ үг шүү дээ. Монголчуудын өмнө хэрэглэдэг байсан амьдралууд нь яг хэрэглэдэг хурцсан үг гэсэн үг. Тэгэхээр энэ хурцсан үгүүдийг мөн уулзалтан дээр ингээд үзэж харж ярьж хөвч тэгж яхад бол тэндээс маш их зүйлүүдийг хэлдэг юм байна. Тэгээд үг гэдэг бол одоо ямар их агуу юм бэ тийм бэ гэдгийг эндээс мэдэж сурч ойлгож авлаа. Тэгээд цаашдаа Мандрагвын хаан уулзалтуудыг бичил уулзалтууд хийхдээ яваад байгаа. Уулзалтуудыг бас хийх санаа зорилготой явж байна. Одоо хайлаасны дунд сургууль дээр утгагүй их плантай уулзалт хийх юм. Ингээд энэ уулзалтаа энэ алдаршуулж байгаа энэ 14 хоногийн ажлыг өндөрлөх баха. Мөн түүнчлэн Мандрагвагийн Чингисийн цадиг гэж иж хүрэн цадиг гэж бүтээл нь одоо бидний маш их сонирхол татсан. Энэ бүтээл бол үнэхээр удам гарч байгаа бүтээл юм байна. Энэ хөргийг бас айл болгоны хамарт тавигдаасаа гэж манай ахтай зүйл бэлдээд өөрөөс нь зөвшөөрөл аваад бэлдээд хашруулж байгаа. Тэгэхээр энэ хөрг бол айл болгоны хамарт манай залуу үеийн нэг зүйлийг хэлээд, нэг зүйлийг ойлгуулаад, нэг зүйлийг сануулад залгах байх гэж бодож байгаа. Түрүүчээс одоо залгадаад 100-аад нь явчихж байгаа ч тийм. Явчихж байгаа. Тэгэхээр манай чиглэлтэй бол нийслэлийн хоймор. Тийм. Хойморт нь байгаа ард түмэн хоймортой залгаад хэлж байгаа юм шиг. Улс орон даяар айл болгоны хойморт энэ буйнтай хүний эр алдартай хөрг бол залгадчих залрах шинэ одоо морин жилтэй түүх хаагч бодож байна. Тэгээд Мандрагвагийн үйлснээр ном бүтээл нь одохгүй түгэн дэлгэх болтугай гэж хэлээ. За баярлалаа. Яг тодруулаад хэлчихвэл энэ их түүхийн 32 цацлаг гэдэг ном маань энэ дээр сая одоо манай Төдөө өвчгээ ярьдаг. Тэр нэг Монголын түүхийн цагаан байсан одоо үйл явдлуудыг тодруулж гаргаж ирсэн ийм одоо бүтээл юм. Өмнө одоо альч одоо Монголын түүх судалт бол энэ өртөөгүй ийм сайхан зохиол байгаа.
Тэгээ бид нар энийг хэвлүүлэхийн тулд бас хандив цуглуулах юм ажиллагаа явж байгаа. Сэлэнг пресс гэдэг компанид 23 онд хэвлүүлсэн юм байна. 3,000 гэдэг баха. 300. Одоо бид нар 300% хэвлүүлчихсэн надаа. Тэгээ өөрөө энэ одоо Чингисийн сайдын бүтээлийг олшруулахыг өрөөж өгч байсан. Тэгээ бид нар энийг өнөөдрийн байдлаар 120-ыг борлуулчихад байгаа. Тэгээ энийг цаашдаа бид нар ингэж энэ 4 сая 680 мянга болохоор л тий. Тэгээ энэ одоо юу одоо өр хүүхэд за мандургыг дэмждэг хүмүүс шавнэр нь бас оролцож ингэж одоо хандив бүтээ яа гэсэн ийм одоо зорилттой явж байгаа. Энийг одоо тэгээ манай монголчууд ялангуяа одоо Монголын түүхээ мэдэхгүй юм мэдээ гэж бодвол энэ зохиолыг маань одоо гарсны дараа олон түмэн та нар бас хүртэл болгож энийг өөрсдөө бас судлаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Энэ хараа юу юм бэ? 21 хөргийн дараагийн цуврал болгоод энэ түүхэнд бас нэг тийм тодорхойгүй нэр нь бас нэг тийм бүдэгдүү ч юм уу тэгсэн мөртлөө хувь нэмэр оруулсан хүмүүсийн хөргийг дахиж бүтээсэн юм байна. 32 цэцлэг гэдэг. Тэгээ ийм сайхан буянтай ажлыг энэ хорооны ахмадууд маань санаачилж игээд энэ эрдэмтэн мэрэгдтэйгээ ахмад судлаачдтайгаа ахмадынхаа үгийг сонсдог ийм сайхан үйл хэргийг өрнүүлж байгаад баяртай байна. Тэгээд бүгдөө оролцоорой. Би бас чадлаараа дахиад мандургаатай хоёр хэдэн цуврал ярьслах гэж Монголынхаа түүхийг өргөжлүүлэх талаар юм яриа гэж амлалаа. Тэгээд энэ их сайхан үйл болно гэж итгэж байна. Баярлалаа.